За сайн байцгаана уу. Ингээд та нарын дундаас маань ерөөхдөө file of facts-а яаж ашигладаг би тэрийг хуваалцаач гэсэн санал ирсэн болохоор өнөөдөр эмчилгээрээ энэ талаар хуваалцах гэж байна. Тэгэд миний ашигладаг file of facts маань өөрөө ийм pocket хэмжээтэй буюу амар жижигхэн хэмжээтэй. Жишээлбэл одоо ийм A5 хэмжээтэй миний bullet journal-ийн хажууд бол ийм хамаагүй жижигхэн бараг талан юм шүү те, яг ингээд хөндлөн талан юм байна. Тэгээд миний хумсыг уучлаарай, будаггүй байгаа шүү. Тэгээд энэ ийм арьсан ийм хавцтай. Тэгээд миний дуртай ийм бэж өнгийн. Тэгэд энэ баг зэрэг ийм халтарлцсан байлээ. Энэ нь арилахгүй байлээ. Тэгэд арилгадаг арга юм хэрвээ мэддэг бол надад туслаарай. Энэ ингээд ийм жоох алтар олчихсон. Тэгээ File of Facts the original гэсэн. Тэгээд 1921 оноос хойш хийж байгаа мó да. Тэгээд жишээлбэл энэ англид хийгддэг. Тэгээ pocket хэмжээтэй ийм organizer, тэгээд жинхэнэ арьсан ийм дэвтэр байдаг. Тэгээ pocket хэмжээтэй хэлбэр нь бол надад бүр хамаагүй илүү таалагдчихж байгаа. Ягаад тэгэхээр би өмнө нөгөө хуучин хэрэгэлсэн юм зардаг нөгөө Германд байдаг Kleinanzeigenаас тэндээс би жишээлбэл personal хэмжээтэй буюу яг нэг ийм арай өндөр хэмжээтэй тэгэнгүүтээ A5 хэмжээтэйгээ бүр ийм том одоо би зургаар харуулъя хэрвээ надад байвал тэгээд тэднийг жишээлбэл би ингээд аваад за A5 хэмжээтэй нь хэрэгэлсэн байсан. Тэгээд арьсан учраас ерөөсөө тийм хэрэгэлсэн тийм юм бол мэдэгдэхээргүй цоошин юм шиг л тэгж харагддаг тийм дэвтэр байсан. Тэгээд тийм улаангтай хэрэгэлж том A5-ыг хэрэгэлж үзсэн амар нүсэр том хүнд байсан. Personal хэмжээтэйг хэрэгэлж үзсэн чинь хэмжээ нь айгу тийм миний хувьд айгу сонин юм хоёрын хооронд болцсон юм шиг санагдсан. Тийм хоёрын хооронд хэмжээтэй аваадсан байхгүй тийм өргөн уртынх нь харьцаа нь алдагдсан юм шиг. Тэгээд надад таалагдахгүйсэн учраас ерөнхийдөө орхицсан байсан. Тэгээд байсныгаа эргээгээ заарсан. Дөнгөж нөгөө тестлж үзчихэл нэг суртаа ашиглахгүйгээр байсан учраас буцаага зарч исэн. Яг нөгөө авсан газараасаа тэр нөгөө юун дээр буцаага зарахаар зар оруулаад тэгээ буцаага зарж исэн байхгүй. Тэгээд одоо ашиглаж байгаа бол яг ийм бэж өнгийн ийм pocket хэмжээтэй ийм жижигхэн шар бол надад бол аягүй таалагдчихж байгаа. Тэгээд хамгийн гол нь юу гэхээр одоо жишээлбэл энэ доторх одоо энэ юугийн цааснуудыг ингээд худалдаж аваад нэгээ ингээд солиод доторх цаасын солиод жил болгон календараа солиод ингээд явдаг гэсэн үг. Тэгээд энэ жил болохоор би нэг юугаараа энийг ерөнхийдөө орхицсан. Энийг нэг юу яаж үзээгүй орхицсан байж байгаад тэгээ санаандгаа явж байгаа Chancy-ийн story дээрээс энийг харсан байхгүй ингээ 2022 оны календар нь энэ жилийнх бүр ингээ амар гоё гарсан байна. Тэгээд энэ одоо жишээлбэл ингээд 12 сарны юм хөрхөн тайбтай. Тэгээд ийм тайбанд бол би амар дуртай байхгүй юу? 12 сараа ингээд тэгээ тайбаар ингээд тусгаарлаж өгөх аягүй дуртай. Тэгээд хэрвээ та нар миний өмнөх бичлэгийг үзэж байгааг бол жишээлбэл миний тэгээ нодлон жилийн дэвтэр жишээлбэл ингээд би өөрөө юм тайп авчирч наагаад ингээд сараа ингээд тайп наадсан юм юу үсгэсэн. Тэгсэн чинь ийм энэ удаа энэ жилийнх нь болохоор ийм хөрхөн тайптайгаар гарсан байсан байхгүй календар нь. Тэгээд Chancy-ийн story дээрээс энийг харчингуудаа fileofacts.com гэж ороод вебсайт дээрээс нь захиалсан байхгүй энийг. Тэгээд захиалга маань ирээ. Тэгээд одоо нэгсэндээ 2022 оноо File of Facts дээрээ тэгээ bullet journal-тайгаа ер нь бол хослуулж төлөвлөж байгаа. Тэгээд энийгээ захиалаад авах гэж. Тэгээд доторх календараа захиалж авч явах явцад надад юу таарсан гэхээр нэг түлхүүрний осор таарсан. Тэгээд түлхүүрний осор маань энэ байна. Тэгсэн чи ийм хөөрхөн ийм жижигхэн ийм дэвтэртэй ийм түлхүүрний осор бүр над шиг ийм дэвтэрний хоббитой хүн зориулсан юм шиг ийм амар хөөрхөн ийм жижигхэн. Тэгээ одоо энэ дотроо юу бичих вэ? Би сайн мэдэхгүй байна яг үнэндээ. Тэгээ та нарт гоё санаа оноо байвал гоё комментар бичээрэй. Тэгээд ийм хөөрхөн жижигхэн. Тэгээд энэ хуудас нь ингээд
стикер юм байна. Суулаад авд юм байна. Тэгээд ийм хөөрхөн дэвтэр. Тэгээд Filofax 100 гэсэн 100 жилийнх нь ой зориулж гарсан. Ийм хөөрхөн дэвтэр. Тийм түлхүүрний осор. Тэгээд надад байгаа юм түлхүүрээ ингээ холдсон. Энэ нөгөө миний карт холдер картнуудаа дотор нь хийцэн ингээ байдаг аахгүй. Ийм хөөрхөн түлхүүрний осортой болсон. Тэгээд юу бичи одоохондоо ол сайн мэдгүй лээ. Гэхдээ бол ингээ түлхүүрний осор хэлбэр бол надад бол амар таалагдаж байна. Тэгээд би яг түлхүүрний осор угаасаа яг авъя гэд хуучин түлхүүрний осор маань ерөөхдөө жоохон ингээ нөгөө төмөрөн байсан байхгүй. Би Италид явж байхдаа авч ирсэн тийм төмөрөн түлхүүрний осор маань бүр ингээд илэгдээд өнгө нь хувраад бүр амар онцгүй болсон байсан. Тэгээд яг шинийг авах гэж байж хахад энэтэй таарсан. Би бүр амар happy байгаа. За одоо болохоор Filofax-а яаж ашигладаг бэ гэдэг дээр болохоор доторх цаасаа бэлэн календараа бол худалдаж аваад хийчдэг. Тэгээд ийм 6 ширхэг нүхтэй байдаг учраас яг л одоо нүхэн таардаг тийм өөрийнх болж игэл одоо өөрийнх нь ч юм уу ийм бэлэн календарыг худалдаж аваад ерөөхдөө бол юмнуудаа төлөвлөдөг гэсэн үг. Тэгэд энэ удаагийн энэ жилийн календар жишээлбэл ийм хөөрхөн сарын календарчилсан ийм нүүр хуудастай доороо ийм нөт бичих хэсэгтэй тэгснэ ардаа ийм цэгтэй одоо хуудастай тэгэнгүүтээ ийм 7 хоногийн ийм календартай тэгээд хамгийн одоо тийм шинэ сар эхэллээ гэж бодоход одоо энд бол жишээлбэл ингээд 5 сар эхэлж байна. 5 сар эхэллээ гэж бодоход эн чинь хийх зүйлсийн жигсаалт онцгой тий өдрүүдийн тэмдэглэл тэгээд тухайн сарынхаа зорилго болон нөтө бичдэг гэд ерөөсөө л тэр чигээрээ миний ашигладаг те нүүр хуудасуудаа бэлдэж явдаг bullet journal-ийн нүүр хуудасууд маань ерөөсөө тэр чигээр зүгээр л миний хэлбэрээр энэ ч байж байгаа байхгүй. Тэгэхээр би бичсэн юмаа давтаж бичээ сууд юм уу гэвэл мэдээж үгүй. Тэ яг энэ бичсэн юмаа энэ ч дахиад бичээ суuna гэвэл мэдээж үгүй. Зүгээр энэ маань өөрөө миний байнга цүнхэнд явж идэг тийм одоо тэмдэглэл болсон. Тэгээд тэмдэглэл одоо юу гэдгийг тэ ер нь бол тийм цүнхэнд л явж идэм байна. Тэгээ гол юунуудаа бичнэ. Гол сансан тэмдэглэх ёстой юмудаа тэмдэглэнэ. Тэгээд энэ тэнд явж хахад бас газрын зураг чи юу лээ. Нэг газар чи хаана илээ гэж харахад газрын зураг бас гоё юм санагддаг. Бас тэгээд онцгой яаралтай тусламжийн дугаарууд тэгээд нөө Америкнууд үзэж өссөн юм болохоор 911-ээс өөрийг мэдтгүү. Тэгтэл яг сүмдэр би одоо Европт амьдрал зөндөл удаж जैन тэг чин 112 байгаа байхгүй Европын. Энэ минийг мэдхгүй тохиолдолд энэ минь бол байж ах хэрэгтэй. Тэгээд хэрэгтэй интернет сайтууд байна. Тэгээ яхаа мэдээж гадаад пассворт маань энд бас ингэ явжээ. Тэгээд энд жишээлбэл одоо юу гэдгийг ийм юугаа багтахгүйсэн юм а би ийшээ хийсэн байхгүй. Тэгээд яг энэ цагирга маань өөрөө юм жижиггүй учраас одоо энэ ингээ бүр тулцсан байж байгаа. Тэгээд энэ ч болохоор би юу хийсэн бэ гэхээр за ингээд татчих. Контакт CD. Бүх хаяг утасны дугаар хэрэгтэй имэйл хаяг, хэрэгтэй газрын утасны дугаар энэ тэр бүгднийг биш ч гэсэн яаралтай үед онцгой үед хэрэгтэй гэснээр биччихдэг. Тэгээд яагаад тэгэхээр одоо жишээл гар утсан дээр байгаа бүх мэдээлэл юм чинь гар утсаа энэ тэнд мартуул яах вэ? Гар утасны цэнгийн дуусаад унтруул яах вэ? Гар утсаа алга болгоул яах вэ? Тэгэхээр чи зайлшгүй хэрэгтэй хүний утасны дугаар өөр газар байж утас хаяг маяг юу гэдэг тиймэрхүү зүйл байж ах хэрэгтэй. Тэгэхээр тэдрийг ол энэ дээр бичээд энийх араар хийждэг. Тэгээд яг нөгөө гадаадад яг гав ганцаараа очих газараа мэдхгүй, гудамжинд хаашаа залхаа мэдхгүй, тэгснэ интернет утас нь яг унтарсан таарч марж исэн тохиолдол надаас аюух байдаг байсан байхгүй. Тэгээд тийж аюух тийм хүнд байдалд орж аюух явж исэн болохоор ш тийдэг юм уу? Аюулгүй байдал, найдвартай байдал, болгоомжл гэдэг юмдаа би бүр одоо бол амар анхаардаг болцсон. Тэгээд тийм болохоор ч тэр юм уу? Заавал энийг ингээд найдвартай байдал гэдэг утгаараа юм жижигхэн pocket хэлбэрийн тэгээд зайлшгүй хэрэгтэй утасны дугаар хаяг адрес юу гэдэг юмнуудаа бичсэн юмудаа ингээд хийчдэг. Бичиг баримтаа байнга авч явна. Тэгээд энд жишээлбэл одоо юм
бүтэн одоо future log гэж ярьдэн шүү дээ. Юун дээр бол bullet journal дээр байдаг future log гэдэг шиг ийм future log байна. Тэгээ баярын өдрөө тэмдэглэсэн. Тэгээд яг энэ future log дээр бол би яг тийм юу бичдэггүй. Жижиг саажиг, нарийн, ширийн, цаг, маг тэдрийг бол бичдэггүй. Бүр яг нэг онцгой, бүр яг нэг тоочны тий бүр нэг тийм цөөхөн тийм юм ал энэ дээр бол бичдэг. Bullet journal дээр бол арай дэлгэрэнгүй бичдэг. Тэгээд иймэрхүү ялгаатай. Тэгээд жишээлбэл одоо юу гэдэг энд бас нөгөө янз янзын нөгөө биел эдэн шүү дээ. Заашгүй хадгалаарай. Зайлшгүй хадгалах шаардлагатай шүү гэсэн тиймэрхүү юмудаа хадгалах ёстой яг тэр хугацаанд нь бол яг энэчнээ хийждэг. Тэгээ хайгаад авахгүй тийм салбайсан цаас чинь бас алга болчих гээд идэг те. Тэрийг бол ийш нэгэ хийждэг. Эсвэл одоо bullet journal-ыг байнга цохилж явдаг хүн бол энэ арын халаасандаа хийчихэд бас зүгээр шүү дээ. Байнга хийждэг. Тийм тэрэндээ ингээ хийждэг бол би бол одоо бол энийг илүү нөгөө замд илүү ашигладаг болсон учраас энэ дээрээ хийждэг. Тэгэл ах хэвстэй юм нээж хасаалт ч юм уу хийх зүйл энэ хасаалт хэрэгтэй юм. Тэгэл замд явж ангууд ямар нэгэн санаа орж ирэнгүүт энэ дэвтэр дээрээ бичдэг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар ашигладаг. Тэгээд мэдээж энэ хэсэгт нэм ноут бичих бас ийм цаастай. Энэ дээр бол янз янзын ноут тэмдэглэлүүдээ бол бичсэн байж байгаа. Тийм жишээлбэл ийм өнгийн цэнхэр ногоон улаан өнгөөр нь сэдвээр нь жишээлбэл бас ингээд ялгаад өгчдөг дотор нь гэх мэтчлэнгээр нэг иймэрхүү маягаар л юу ашигладаг да. Өөр бол илүү бол нэг ашигладаггүй юм байна. Тэгээд нэлээд бас дижитал юмыг бас дижитал байдлаар юм зарим зүйлийг ашиглах бас айгүй амар байдаг шүү дээ. Амьдралыг хөнгөвчлөлтэй болохоор би ер нь бол айгүй олон юм хослуулж ашигладаг юм байна. Яг нэг юм бүр яг ингээд тултлна гэж ашиглахгүйгээр олон юмыг хослуулдаг. Яа тэгэхээр зарим юм чинь даваа тал байна, зарим юм сул тал нь байна. Тэгэл нэгийг нөгөөгөр нөхөөл тэгэл дижитал хэлбэрээр бас айгүй юм хийдэг. Тэгтээ бас аналог хэлбэрийг орхичихгүй юмсан гэж боддог болохоор айгүй амар байдаг. Ер нь бол байнга дэлгэц ширтэх гээд байхгүй. Заримдаа цаас үзэг бариад бичихэд бол надад айгүй гой таатай байдаг. Ийм байна. За ингээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Асуух зүйл байвал комент хэсэгт бичээрэй.